Модон урлалын сэлбэр сонирхдаг хоббитай. Хоббиндээ хөтлөхтэй энийг хийх бас их дуртай. Тэгээд энэ үзэх сууллаан дээрээ энэ юм ингээ борлуулад ингээ байж энэ. Төв аймагт үзэх сууллаан гэж гаргаснаас ахуулаад одоо бараг 7-8 жил явчихж байна уу. Тэгж явж байна. Энэ жил ер нь өмнөх жилүүдээс ер нь одоо ингээ харах юм бол харьцангуй хүн маш ихтэй байна. Тийм нодлон бас их бага л байсан. Гэсэн энэ жил бол аюул хүнтэй болсон байна. Тэгтгүүний онцлог гэх юм бол ерөнхийдөө дандаа нэг байгалийн нэг уур яраа хийдэг учраас маш онцлогтой. Одоо нэг ярыг ингээд амтан болгоод ингээд тэрийг ингээ амьлуулад хийж байгаа гэдэг нь тэр утгаараа өөрөө би маш их сонирхолтой тэрэндээ ч дуртай байдаг л да. Ярыг амтан болгоод ингээд харчаад хараа зогсож байгаа хүртэл маш гоё байдаг. Тэрэндээ хөтлөгдөд нэг хоббиндаа энэ чи би ингээд барин ер нь зав зайндаа байнга уралдаг л хүн байгаа юм л да. Ер нь дахин аваад байдаг усууч гэсэн байшгүй юм байдаг. Одоо ч ингээд авцсан урд нь авдаг усууд ирээл ингээд юм аваад явж байгаа байхгүй тий. Тэгэхээр ятаа чиний тэр чин тийм их болцсон юм болцсон гэж ярьдээ. Одоо тэгээ цуглуулгандаа дахиад нэмнэ гэж сая хүртэл хүн аваад явж байгаа юм л да. Тэгээ тэрүүгээр урамшаал би ч айгуу дуртай байдаг шүү дээ. Авдаг хүн ихтэй. Энэ санааг болохоор би бүр их багаасаа бараг 16 настайдаа нэг тонгор хармалж явна би чинь. Тэгээд тэр тонгоргоор нэг төлөөн дээрээс нэг яар авч байгаа нэг шоу хийж үзсэн. Тэгээл тэрнээс хойш ерөнхийдөө ийм модоор юм хийж болох мэдэг санаагаа бол авцсан байсан. Тэр нь хийхгүй байж байгаад ер нь хизээ хойно 2013 оноос бол маш эрчимтэй хийгээл тэгээд энэ үдгсэн худалдаа бол ордог болсон л да. Тэрнээс хойш ер нь байнга орж байгаа. Үдгсэн худалдаанд ирэх чинь ингээл 40-50 бүтээлтэй ирдэг шүү дээ. Тэгээд 7-8 жил бодохоор тэр бас нэлээд тоо гарах واخа. Одоо энэ үдгсэн худалдаанд ирсэн бүтээл ингээл маргааш гэж дуусчдаг байхгүй. Тийм хүмүүс ер нь бол одоо сүүлийн шаазан тоглоом гэхээсээ илүү юм модон урлалыг маш их сонирхдаг болсон монголчууд ч. Тэр утгаараа айгүй их авдаг болсон, загиалдаг болсон байхгүй. Хан тогтоох нь энэ үгээр ингээ сураар ингээ баяа.